За баярлалаа. Энэ хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг бол дэмжиж үг хэлж байна. За миний би энэ ажлын хэсэгт ороод улсын хурлын хамгаан газарт хүсэлт тавьж энэ офшор бүсэд компани байгуулах хөрөнгө эзэмшигтэй холбоотой харилцааг гадаад улс орнуудад ямархуу байдлаар зохицуулдаг ийм судалгааг захиалга хийлгэж судлуулсан. Зөв ер нь Европын өндөр хөгжилтэй орнуудад бол төрүүчийн зандан шатраг гишүүний хэлсэнчлэн ил тодын хуулиараа зохицуулт хийд юм байна. Тухайлх юм бол 2013 онд Франц улс ихэд ил тодын хуулиар зохицуулт хийсэн. Эс одоо бусад хүмүүс шиг ярьж байгаа шиг яг ийм офшортой харилцааг таслан зогсоосон ийм одоо нөгөө төрч ёсны өндөр уламжлалтай орнууд бол байдгүй юм. 2013 онд манай хойд хөрш ерөнхийлөгчөөгөө зарлиг гаргаж төрийн тодорхой албан тушаалтнуудын жагсаалт гаргаад энэ албан тушаалын хүмүүс гадаад улсад данс эзэмших, хадгаламж эзэмших, бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон зарлигаараа 2014-15 онд Оросын холбооны улсын авилгын тухай хуульд тэрхүү ерөнхийлөгчийн зарлагын заалтууд одоо хуулийн нэмэлт болж орсон ийм туршлагууд байт юм байна. Тэгээ бид нар одоо хэдүүлээ энэ дээр ямар ч улс төргүүл ярих хэрэгтэй. Тэрнээс пүрэв дөрж ярьж байгаа шиг 21 харьцаатай ч гэдэг юм уу. Тэгэхээр офшор гэдгээ яг юу юм бэ? Пүрэв дөрж жишээлбэл гадаадад офшор эзэмшиж байгаа юу гэдгийг өнөөдөр болд гишүүн гадаад иргэн сайд байсан хүний хувьд ямар одоо эрх зүйн талаар харилцан туслах гэрээгээр олж мэдэх боломжтой вэ гэдгийг бид нар эндээс ярьж эхлэх ёстой. Тэгэхээр өнөөдөр энэ хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөөр ерөөсөө офшор гэдгийг тусгайлан хуульчлах ямар ч олон улсын эрх зүйн боломж байхгүй. Тийм учраас хууль санаачлагчийн зүгээс ерөөсөө л та Монгол төр зүтгэжл байгаа бол гадаад улсын аль нэг банкнд данс эзэмшихгүй хадгалуулахгүй байял гэдэг ийм зохицуултыг оруулж ирж байгаа. Тэрнээс биш Кэмен арал, Багамын арал гэдэг яг энэ нэр бүхий одоо тодорхой тэр офшор бүсүүдийг өнөөдөр манай Монголын Монгол улсын гадаад хэргийн яам бүр тусгайлан хууль санаачлагч нарт энэ бүсүүдийг офшор бүс гинэ гэж тодорхойлон тийм тодорхойлох боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Нөгөө талаасаа манай гадаад харилцааны шугамар одоо энэ байгууллагуудыг танах офшор биш үү гэдгийг ялгахч тийм олон улсын эрх зүйн боломж байхгүй. Тэгэхээр орж ирж байгаа хуулийн үзэл санаа агуулга нь юу вэ гэвэл энэ 38900 хүн Монгол төр зүтгэжл байгаа бол гадаадад ерөөсөө данс эзэмших болохгүй гэсэн ийм зохицуултыг оруулж данс эзэмшүүл танд хууль зүйн хариуцлага хүлээлгэнэ гэсэн ийм зохицуулт оруулж ирж байгаа. Сая асуулт асуусан хүмүүсийн асуултан дотор маш олон тийм асуултууд гарч ирж байгаа шиг үлээ. Ер нь цаашдаа энэ нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зөрчлөөс өрсөн сэргийлэх тухайд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон. Монгол улс төрийн алба гэсэн томьёолоор явж идэг гэсэн мөртлөө нийтийн албаны ийм нэр томьёотой хууль ороод ирсэн байгаа. Тэгэхээр энийг 2016-17 онд орох энэ эрх зүйн шинтгэлийн хүрээнд бол бас нэг талдаа нэр томьёоны хувьд ч гэсэн нэг талдаа гарах ёстой гэж бодож байгаа. За дээр нэг зүйлийг би нэмээд хэлье. Энэ ашиг сонирхлын зөрчлөөс өрсөн сэргийлэх тухай хуулинд энэ 38900 гэдэг хүмүүсийн тоог бид нар бодож үзэх ёстой. Улсын хурлын гишүүдийн тэр зөвлөх туслагч гэдэг юм уу? Бусад ТЗ-гийн 4-5-аар цалинжиж ажиллаж байгаа хүмүүсийн тэр бүгдийн энэ мэдүүлэг бүгэлдэг, мэдүүлэг гаргуулдаг, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг энэ олон чирэгдэлт ажлуудад хамаарах шаардлагатай юу гэдгийг бас бодох ёстой. Энийг хууль зүйн байнгын хорон дээр энэ жагсаалтыг шинжлэх эрх нь байгаа юм байлээ гэдгийг би бас ажлын хэсгээр хэлсэн. Дээр нь энэ холбогдох арга хэмжээг яаж авах юм бэ? 3 сарын дотор яаж авах юм? Жишээлбэл оюутан байхдаа одоо данс нээлгээд нөгөөх нь 10 еврогийн үлдэгдэлтэй үлдсэн бол Голланд руу очиж энэ дансаа хаалах уугүй юу гэдэг дээр энэ зохицуултыг л тодорхой болгож ирэхгүй л бид нар үйл ялэг зүйлээр одоо нөгөө оюутан байх үеийнх нь 10 еврогоор улс төржүүлээд офшор данс эзэмшдэг гэсэн ийм хавтгааруулсан хэлмэгдүүлэлт бас явж магадгүй гэдэг ийм саналуудыг оруулж ирсэн. За манай өмнөд төршийн хувьд бол бас энэ гадаадад данс эзэмших, мөнгөө байршуулахыг хориглосон ийм зохицуулалт шууд тодорхой зааж өгсөн юм байлээ. Тэгээд нөгөө өршөөл үзүүлэх ийм зохицуултыг манай урд хойд хоёр хөршийн хувьд бол төрийн өндөр дээд албан тушаалтнуудаа зарласан. Тодорхой хугацааны дотор гадаадад одоо байршуулсан, хоримтлуулсан энэ мөнгөө оруулж ирээ гэдэг ийм болцлуудыг тавьсан байлээ. Хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан зарим улсууд ч гэсэн бас энэ чиглэлийн туршлагууд байгаа юм байлээ. Өндөр хөгжилтэй орнуудад бол та бизнес хийж болно, гагцгүй ил тод байх ёстой гэдэг л энэ зарчмыг барьд юм байлаа гэдгийг хэлье. За баярлалаа. За учрал гişүн.